Сэтгүүл зүй судалдаг сонирхдаг хүмүүст үзэхэд тохиромжтой кинонууд Part 2 State of Play. Энэ кино бол улс төр сэтгүүл зүй хувь хүний үнэнч байдлын огтлцол төр өрнөдөг бүтээл юм. Кино Вашингтон хотод эхэлдэг. Энгийн нэгэн гэмт хэрэг гардаг ба гэр оронгүй залуу хөнөөсөн хэрэг гэнэт улс төрийн томоохон дуйлаантай холбогдож эхэлдэг. Түн удалгүй Конгрессийн гишүүн Стивен Коллинзын туслах эмэгтэй метроны зам дээр амиа алдснаар анхаарал татна. Карл Макафрей гэдэг сэтгүүлч энэ хэргийг кинож эхэлдэг. Тэрээр тухайн Конгрессийн гишүүний хуучин найз бөгөөд энэ холбоон түүний хэргийн гол заглаа руу илүү ойртуулна. Хэрэг улам бүр ээдрээтэй болж мөрдөн шалгах явцад улс төр, бизнес, тагнуул, хэвлэл мэдээллийн хоорондын зөрчил ил гарч ирдэг. Карл болон залуу сэтгүүлч Диаланор баримт их сурвалж үнний төлөө явсаар хинээрч төсөөлшгүй үнэтэй нуур тулдаг. Энэ кино зөвхөн нэг гэмт хэргийн учрыг тайлдаггүй. Харин сэтгүүлч хүн юунд үнэнч байх ёстой вэ? Мэдээлэл олж авах нэрийн дор юуг алдаж болдог вэ гэдгийг ухааруулдаг. State of Play бол үйл явдал ихтэй трейлер мэт боловч дотроо маш бодтой, тунгааж ütсэн зохиолтой юм. Үзэгчдэд хэний тал зогсохгүй гэж тулахгүй, харин тухайн нөхцөл байдалд үнний эрэлт хүн хэрхэн өөрийгөө сордгийг чимээгүйхэн харуулдаг.